Нэг их найд гаруй жилийн өмнө Евклидагийн ертөнцид Скелин болон Евклид гэх хос биел гэдэг хүүтэй болжээ. Биелийн ертөнц болон аавынх нь нэр нь геометрийн эцэг гэгддэг Евклидийн нэрнээс үүдэлтэй бөгөөд бөөн дүрс амьдардаг ертөнцөд төгс тохирох нэр биз. Харин ээжийнх нь хувьд гурван тал нь ялгаатай гурвалжиг гэж нэрлэдэг аж. Биел хүн бүрийн харийг хүлээж түүний төрсэн өдөр нөхөртэл үндэсний тэмдэглэлт өдөр болсон байдаг. Гэвч түүний гурван хэмжээс ертөнц рүү өнгөх чадварын улмаас бусд нь гадуурхсан юм. Биелж гурван хэмжээс ертөнц таалагдаж эхлэх ба тэр өөрийн хэмжигдэхүүнийг чамдаж эхэлдэг байна. Энэ тухайга нэг анги дээрш дүрддэг шүү дээ. You think those chains are tight? Imagine living in the second dimension. Flat minds in a flat world with flat dreams. I liberated my dimension, Stanford, and I'm here to liberate yours. Би л өөрийн ертөнцийг сайжруулахын тулд юу ч хийхэд бэлэн байсан бөгөөд хайртай бүхний үгүй хийх байсан ч хамаагүй байж. Энэхүү тэр өөрийн ертөнцийг сөргөлөх бөгөөд номон дээр гардгаар болоо биелийн ой санамжинд энэ бүхэн маш бүрсгэр байдаг бөгөөд бяцхан биел эзэг ихийг хөнөөсөн гэж анзаараагүй байж. Энэ өдөр бол түүхэнд Евклидагийн хядлага хэмээн тэмдэглэгдсэн өдөр юм. Энэ өдөр сарын ганц амьд үлдэгч болсон биел олон хэмжигтэн хооронд явсаар хар дарсан зүүдний ертөнцийг олох бөгөөд физикийн ямар ч хуулгүй энэ ертөнцөө эмх замбраагүй чөтгөрч яг л тохирсон гэр байв. Тэр өөрийн гажиг туслахуудтайгаа энд танилцсан бөгөөд харамсалтай нь хуйлгүй ертөнц өөрөө өөрийгөө устгах тавилантай байсан аж. Гэвч тэр ертөнц нь өөрөө өөрийгөө аврахаар 3 дахь хэмжигдэхүүн буюу манай хэмжигдэхүүнтэй огтлол үүсгэж байсан нь биелийн мөрөөдлийг бодит болох боломжтой болгосон юм. Иймгүй биел манай хэмжигдэхүүний хүмүүсийн зүудрээ аялж эхэлсэн бөгөөд ертөнц хоорондын гарц барьж чадахус нэг хайж байв. Тэднээс хамгийн онцгой нэг нь Модокс эцэн гих бөө байсан бөгөөд одоогийн Gravity Falls-ийн нутаг дээр амьдарч байсан аж. Биел түнэр хэмжигдэхүүн хоорондын гарц бариулсан ч технологийн хөгжил дутуугаас тэмч амжилттай болоогүй юм. Тэр гişүүгээр хаалга барих гэж оролцсон ч гол асуудал нь овоолсон мөчөр хэмжигдэхүүн хоорондын үүдийг нээж чадахгүй шүү дээ. Дараагаар нь өнөөх бөө биелтэй хамтрах нь ертөнцийн сүрлээ авчна гэдэг ойлгосон бөгөөд түүндээ холбоогоо таслахаар өөрийгөө шатаасан байна. Эцэст нь уугуул Америкчууд биелийг ялах аргыг олсон ба түүнийг устгах чадaltaй тэмдэгтүүдийг нээсэн байна. Одоогийн уугуул иргэд энэ газрыг хараагдсан гэж үзэн орхин явсан аж. 20 дугаар зуун руу иргэн ирэхэд Стэнфорд гэх эрдэмтэн Gravity Falls-ыг судлахаар шундаад байв. Тэр 6 жилийн турш нутгийн гажгуудыг судлан өндөр технологи бүхий нээлтүүдийг хийсэн ч яг юу энэ бүхний их үүсвэр болохыг мэдэхгүй байсан юм. Гэтэл тэр агуу дотор байх нэгэн эрдний зургийг олох ба уншиж болохгүй их анхааруулгыг үл тон тэнд байсан шившгийг уншсанаар би л түүний оюун ухаанд ороодгоно. Түүний хөсөл зориг эгог мэдэрсэн би л өөрийгөө 100 жил нэг удаа сууд хүнийг сонгож урам өгдөг гих ба би л ч түүний Gravity Falls-ын нууцыг хэлдэг юм. Gravity Falls-д өөр ертөнцтэй огтлцдог цул цэг байдаг ба тэмдгийн хачин байдал манай ертөнц рүү орж байгаа хэмээн Форд хэмжигдэхүүн хоорондын гарц барихаар шийднэ. Гэсэн ч ганцаараа хийж чадахгүйгээ ойлгон найзаасаа тусламж гуйдаг юм. Форд Маккагет. Одоогийн Маккагет Фордын хачин авирыг анзаарч эхлэх ба Форд биелийг өөрийн найз гэж бодохоос гадна гурвалжин дүрсэд автах маягтай болдог юм. Баримл ширдэг гээд бүр байшингаа хүртэл түүний дүрсээр дүүргэнэ. Ингэж явсаар 1982 оны 1-р сарын 18-нд хэмжигдэхүүн хоорондын үүдний анхны туршилт эхлэх юм. Харамсалтайгаар туршилт буруугаар иргэн туршилтын манекентэй хамт Маккагет сорогдсон орох бөгөөд азар түүнийг татан авдагч нэгэнтээ аимшигтай зүйл харсан байв. Хаалгаар ороход биел хооллохоор өөрийн арга яснаас гарч байдаг бөгөөд аимшигтай дүр зураг Маккагетийг айлгаж орхих юм. Fiddleford? When gravity falls and earth becomes sky, fear the beast with just one eye. Энэхүү Маккагет төслөөс гарч найзтай хаягдсан Форд ихэрдүүдээ өөрийн хутгалсан аюулыг анхааруулахаар дууддагч мөн л юмс буруугаар иргэн Форд портал руу сорогдсон тэнд 30 жил гацах юм. Портал дотор юу болдгийг мэдхийг хүсвэл энэ бэлтгийг үзээрэй. Энгстэр үйл явдал анимашны одоо цаг буюу 2012 он руу ирж байгаа юм. Цуурлын туршид биелийн дүрс олон удаа гардагч Гидеоны Стений кодыг улгаалдаг анги дээр хамгийн хүчрэх мангас хэмээн танилцуулагддаг. Тэр Стенийг Фордын дүү гэдгийг мэдснээр Гидеон туслахаар шийддэг бөгөөд хариуд нь Гидеоныг өөрийнх нь хийж буй ажил туслуулахаар амлалт авдаг юм. Ийхүү биел Стений зүүд рүү орж манай хидчараас нь орох ба гурвалжин залуу нэрэл аимшигтай хүчрэх байх ч зүүд нь дотор хүүснээ хийх боломжтойг мэдснээр тулалдаж эхэлнэ. Үүнээс нь залгсан биел бүхнийг зогсоох бөгөөд төсөөлшгүй аимшиг ирж байгаа тухай анхааруулга өгснөөхөө дараа алга болоод өгнө. So I'm gonna let you kids off the hook. You might come in handy later. But know this. A darkness approaches. A day will come in the future when everything you care about will change. I'll be watching you.
Харин хоёр дахь удаага оймсон хүүхэлдээтэй анги дээр гардаг ба Диприйн олохгүй байсан компьютерийн кодыг санал болгодог ч юугээл зөвшөөрч байх вэ? Гэсэн ч удалгүй хэтэрхий олон удаа кодыг буруу хийснээр компьютер бүх мэдээлэлээ устгахаар болж бийл гарч ирэн кодыг өгсөний хариуд нэг хүүхэлдээ хүсдэг юм. Дипер чарган эрхэн зөвшөөрөх ба харин сонгосон хүүхэлдээ нь Talk, kid. Just one puppet? Fine! So what puppet are you gonna pick anyway? Let's see. Eeny, meeny, miny. тэр сонгосон хүүхэлдээ нь Диприйн бие байсан юм. Бийл Дипригээ тэмдэглэлийн нууцыг олж мэдэн хажин төгсгөл садаа болгуулахгүй тул тэмдэглэлийг устгах гэдэг ч Бен Дипер хүүхэлдээ биед орж Мэйбл анхаар уснаад түүнийг ялдаг юм. Тэр нь бол Диприйн бие хэтэрхий ядарчихсан байсан болохоор гараад явчихдаг юм л та. Ингэж явсаар Фордыг аврахаар бордоолыг нээснээр Форд үнийг хамгаалахаар чадах бүхнээ хийдэгч нэг нартай хэрнээ азгүй өдөр Мэйбл үүргэвч андуурч аваад өнөөх нь биел алдчихдаг юм аа. За тэгээд мэдж байгаачлан биелийг өргөтөж Стэнний оюун ухаан руу оруулан Мэжээр авахаар гадгаа. Мессежийг харахаар яг өгсөн үгүй юу гэдэг эргэж зэтэй байгаа биз. Тэгвэл юм байна. Өнөөх чинь өгсчихсэн гэхдээ үхээгүй. Юу болсон бэ гэхээр биел үхэхийн өмнө аксад додол гэх цаг хугацааны хөөгд болон биел хоёулангаас нь дээр орших бурхан маягийн юмыг дуудчихсан гэж. Ингээд л биел түүнээс хоёр дахь боломж үүсгэхэд шүүлтэр орсон цагт түүнд дахин төрөх боломжийг олгоно гэдэг юм. Нөхөр харвас хийсэн зүйлдээ харамсахгүй байгаа нь ил байх ба шүүлт энэ төр өөр шиг нь хүчтэй нэгэнд асуудаггүй гэж бодох ч юмс төсөөснөөс нь жаахан өөр юм. Аксел бодол түүнийг сэтгцэн шорон руу илгээх ба бусад хориглолттой хамт имжилгээ хийлгэхэр болох юм аа. Тэр манай ертөнцийн гар урлалын цагаар хийсэн миний одоо уншиж байгаа энэ номоор холбоо барихаар оролцсон ба та амжилт олоогүй ээж. Бас энэ нохог санаж байна. Энэ бас биелтэй адилхан хоригдож байгаа юм байна лээ. За тэгээд үзмээр байгаа юм байвал комент хийх бичээрэй. Бай.